За сайн байцгаана. Хамгийн ихний бичлэгтээ давтай морил. Хамгийн ихний бичлэгээрээ One Punch Man Season 3 ярина. Тэгээд ерөөхдөө 12 анги орох төлөвтэй байгаа. Тэгтээ би жоохон оройтод бичлэгээ хийчлээ. Учир нь яг гоо баг зэрэг техникийн саатал энэ төр байлаа. Тэгтээ одоо эхэлж байна. Яг One Punch Man-ийн мангаг ярьсан хүмүүс зөндөө байгаа ч гэсэндээ анимыг ярьсан хүмүүс ховорхон байгаа бах. Тэгэхээр би ингээ ярьчих. За тэгээд бичлэгэндээ орцгоё. Баатруудын холбооны төв баазад хамаг бүдүүн дарганаар хуралдаад чухал хурал хийж байна. Тэд нэр тэр авраг 60 хөлтийг ганц охилтоор устгасан хүн нь Кинг байх. Тэр бидний талд байгаа нь маш сайн хэрэгэлгэж байна. Тэгсэн чинь цаанаас нь нэг нөхөр мөнгөн соёо ахтайгаа Гарог зогсоож чадсангүй зүхтаалагчлаа. Энэ ирчээрээ бидний баатрын ажиллагаа зогсох нь л гэж байна. Тэгсэн чинь захирал нь Гарог хүн биш мангас гэж ангилээ гэсэн чинь бүгдээрээ дуу нэгтэйгээр санал нийлээд Гарог мангас гэд ангилчдаг. Тэгэл манай эдэг чухал юм ярьсан чигээ сууж исэн чинь цаанаас нь юугаа хийгээ тэнэгтээд байгаа малнууд бай гэж нөхөр ороод ирэл. Тэгэл орж ирэл. Манай хүү барьцаалагдаад 24 цаг гарan болчлоо. Та нар яагаад явж аврахгүй байгаа юм бэ гэдэг уралж. Энэ нөхөр чинь энэ баатруудын холбооны ерөнхийлөгч юм байна. Тэгсэн чинь дундуур нэг нөхөр танай хүүг бид бат аварнаа гэж ороод ирж байна. Тэгэл чи хийн гэсэн чинь нөгөөх нь би энэ аврах ажиллагааг удирдах Скингал гэд өөрийгөө танилцуулж байна. За тэгтээ энийг нэг нүдт гээл явч. Тэгсэн чинь Тацумаки ажиллагаа хийж яах гээд байгаа юм бэ? Би очоод гэлс дуусгачаад ирье гээл өнгөрж байна. Тэгсэн манай Скингал одоо хүүхэд эзэн хаан байршлыг нь тогтоож байгаа гээл хүүхэд эзэн хааныг харуулж байна. Тэгсэн чинь л манай Тацумаки тэд нар чинь Зэт хотод л байгаа үстэй. Би бүгдийг газрын хөрштөнд тэгшлээ тайчээ гэсэн чинь л үгүй барьцааны хүн байгаа болохоор бодлогогүй үйлдэл хийхгүй шүү л гэж. Тэгсэн жил манай Тацумаки мангасуучтэй надаас айгаал бараг хүн амтан барьцаалчлаа ухааны имээрээ дуннаа. Тэгсэн манай Скингал мангасуудыг битээ бас өчигдөрхөн Жолоон хүлэг баатар мангасуудын үүрлүү явсан. Тэгтээ ерөөсөө хариу өгөхгүй байгаа. Тэр уулны өөртөө их итгэлтэй явсан. Тэр тулаандаач сайн ирнэ. Одоо хариу өгөхгүй байхыг бодвол өгсөн байгаа л гэж байна. Тэгсэн манай Тацумаки за ойлголоо. Тэгээд бусад баатруудаа хурдан цуглуулаач. Дайри л гэдэг. Тэгээд нөгөө Скингал чинь. За бусад баатрууд бэлтгэлээ хангачаад одоо энд цугланаа л гэж. Тэгсэн манай Atomic Samurai хүмүүстэйгээ ирсэн л юу вэ дайралт их арай болоогүй мө гэсэн чинь арай болоогүй байна. Та нарыг амарчаад ирээ гэд манай Чигладан бар залуу хэлнэ. Тэгээ манай Atomic Samurai за та нар тэгвэл яваад амарцгааж гээ тэгсэн чинь нэг гэй гар зав. За тэгвэл би явж усанд орчход ирээ гээл далжгнаад явнаа. Тэгсэн чинь манай Амай Маск орж ирэл. Энэ дайралтын багийнхныг туршлагатай хүчтэй ээс төвшнийхнийг цөөн доогоор явуулна гэж бодсон ч их сувгууд ороод ирсэн юм бэ. Наадуул ч очиж шал арчин шүү л гэж. Тэгээ манай Atomic Samurai хандаад том гаруудтай жижиг гаруудыгаа л аргалсан шүү л гэж. Тэгэл манай Atomic Samurai Amai Mask чи ч бас явах юм уу гэсэн чинь тийм ээ. Тэгсэн чинь манай Atomic Samurai ч бас чийл гар юм аа. За тийм үү. За. Тэгтээ манай хүмүүс бол хүчтэй. Би ер нь нэг муу бацаа аврах тухайд болоод шавнараас тусламж гуйхад зүгээр байх гэж бодож байна гэсэн чинь манай Амай Маск чи ер нь баг ээс төвшнээ гэж хэлэхэд хэцүү л хүн дээ. Намайг баг ажилд орохос өмнө чи ээс төвшнээ болцоолохоор л ээс төвшин болж чадсан шүү дээ. Хэрвээ би төрүүлээд орцсон ээийнхээ хамгийн дээр зогсоод байсан бол чам ам шиг гарууд бол тэгэл ээийн 2 маягт зогсож байгаа дөө. Ухааны имэйл ярина да. Оо тийм үү. За л гэдэг. Тэгтээ манай бас Atomic Samurai мэдхгүй байна энэ залуу. Хаг шалгуулваач. Тэгсэн чинь манай ээс төвшний гээ гар бас шоронгоос гарж ийна. Манай шоронг нэг мууран мангас дээрэмдээд хэдэн хориглуудыг мань чөтгөр болгоод аваад явсан. Тэмцсэн цагдаа нарыг бүгдийг алсан. Очиж өшөөг нь ав гээл тэгсэн чинь манай надад даатгачих. Наваг байхгүй хоогоор дураар нь дургсныг нь би өшөөхгүй гээл. Яг явах гэсэн чи араас нь нэгэ гар дуудаал. Аха мэн цамцыг аваад яв. Миний хайрын бэлэг тэмдэг ухааны юм яриад. Өгөөл гээ ирнэ. Ноо
Үзэгдэл манай хүүхэд эзэн хаан дээр ирнэ. Манай эзэн хаан ч хайгуулаа хийцэн. Та нар гарч ида хүн амьтаа хараад тахлаар ерөөсө төвлөрч чадахгүй байна гэд нөгөө идэг хөөгөө гаргачнаа. Тэгснээ шууд Metal Knight руу залгаснаа л за чамайг байгааг мэджин шүү уцаа аваарай гэн. Тэгсэн манай Metal Knight цаавал яасан бэ л гэж. Чи яагаад ерөөсө холбогдохгүй байгаа юм бэ? Чамайг алдсан юм уу тийм ээ л гэж. Тэгээд чи яагаад ерөөсө нууц байршлыг бидэнд хэлэхгүй байгаа юм бэ? Мангасуудын холбооны байршлыг бидэнд хэлээд наа чи барьцааны хүн өгөх гээд штэ гэсэн чинь. Барьцааны хүн өгөхээ та нарыг баг өгөхийг харах болох гээд чинь гинэ. Тэгсэн чинь л манай хүүхэд эзэн чи яагаад юу н айгаад байгаа юм бэ гэсэн. Монголын хаан ороо чи байсан. Тэр намайг ганцхан цохилтоор л дийлсэн л гэж. Тэгээд хоёр гараараа хаасан байсан ч нэмэр байгаа. Тэ бол хүн хүчээ сайн цуглуулж байгаа дайраарай гэж хэлжээл тасалчнаа. Тэгсэн чинь л манай ерөнхийлөгч энэ муу баатруудын холбоонд юу н итгэх ямар ч арга алга. Та нар яв гэж нэг хэдэн залуусыг явуулж байна. Нөхдүүдэд яг юу байна гэсэн чинь өмсгөл байгаа. Энэ өмсгөл нь эс төвшнөөс ч илүү хүчийг агуулж гаргаж чад. Та нар манай хүүхдийг авчрах юм бол насаар чи идэж барахгүй хөрөнгөтэй болгоно л гэж байна. Нөгөөдүүл нь урагшаа алаад өгье гэж яваад өглөө. Тэгэл үзэгдэл солигдол манай Сайтамагийн байрны гадаа ирж байна. Фүбүки Сайтамагийн руу явж байгаа бол та. Тэгээ ямар тааж Фүбүки Сайтамагийн гэрээ хаалгыг тогшоод мөнгөн соёогийн ах нь онгоолоо. Хүмүүсээ зочин ирлээ гэж оруулж байна. Тэгсэн чинь л Genos тэнд өөрийгөө засаал King Saitama хоёр тоглоол. Тэгсэн манай Genos ой чи яах гэж ирэв? Тамийн шуурга дахиж нэмж шав авахгүй шүү. Одоо ер нь явж үз гээл тэгж дээ. Тэгэл манай Fubuki чин гачин болд юм байна. Баах эс төвшний баатар гэртэн цугэл. Тэгэл юу болоод байна чи би төвшний баатар штэ. Тэгсэн манай Saitama хизээ орж ирснийх нь хойно. Чи яах гэж ирэв гэж. Тэгсэн чи манай Fubuki энэ удаагийн Мангасын холбоо үнэхээр аюултай. Чухал юм л ярьж. Тэгсэн манай Saitama тэгээд ойрлоод байх ямар ч шаардлага байхгүй штэ. Бид ч гэсэн тулж жагаад орж ирээл амарч байна. Тэгсэн ч гэсэндээ гэсэн чинь цаанаас нь Genos багшийн хэлдэг зөв. Бид нар ч гэсэн дөнгөж сая орж ирээд амарч байна л. Тэгэл манай Fubuki энд ирээд сууцгаа ярих зүйл байна. Ширээ алгадаалаа. Тэгэл манай Fubuki Genos чамлуу баатруудын холбооноос хүн холбоо барьсан байх ёстой гэсэн чинь багшийн тэмцээнийг үзэж дэмжиж гулалцсаар байгаад бас миний холбоо барих өрөмж хит халуун тайлчихсан гэл тэгсэн чинь цаанаас нь мөнгөн соёо. Минийх ч гэсэн газрын хаан цавлуу унаад алга болцоо л гэж. Үнэн хайн гарав. Тэгэл манай Fubuki за тэгвэл одоо бөөнөр яах вэ? Мангасын холбоотой хийхдээ удахгүй эхлэх гэж байна гэсэн чинь манай Genos би засвараа хийлгэх ёстой гэсэн чинь цаанаас нь мөнгөн соёо болон түүний ахад миний нуруу хөл өвдөд байна гэл яхичлаа. Тэгээд манай King бас нэг шалтак хэлээд болчихнаа. Тэгсэн Fubuki за тэгвэл хөдөлж чадах нь Saitama бит хоёр хоёулахнаа л юм байна. Энэ удаагийн ажиллагаанд би төвшний баатруудын үүрэг оройлж гисэн хэрэгтэй. Хэрвээ бид энэ тодорч чадах юм бол бидний ранг гарцаагүй байх нь гэлдэг чи. Тэгсэн чинь л цаанаас нь банк Garoch гэсэн мангасуудын бүлгэмд нэгдчихсэн. Одоо ч өөр нь баг тэрийг барихаасаа өнгөрсөн байхаа. Тэгсэн чинь King гэл ой Saitama саяны тэр тулааны талбар дээр чиний тэр уулзахыг хүсэж байсан баатруудын ангууч чинь байсан байна ш. Хоёр зөрчсөн байна л гэж. Намайг ерөөсөө ирж агнахгүй юм. Намайг голоод байх шиг байна. Яагаад? Намайг нөмөрхтэй халдсан болохоор ингэж байна уу гээл. Өшөөхгүй гээл. Тэгэл манай хүн чинь хувцаа өмсөөл нөгөө хоёр Saitama чи хайжчих гинэ гэсэн чинь би баатрын ангуучийг олж барина. Бас эрэхтэй байцаа авчирна. Байцаа дотор байгаа гээл гараа явлаа. Тэгээд манай Fubuki-г анаад явчнаа. Үзэгдэл солигдол мангасуудын төв байранд эхэлж байна. Манай Garos ирэл хүү бурхан минь энэ хаанхын подвол вэ? Би амьд гарсан байх таа гэж босоод ирлээ. Тэгээд цаашнаага нэг харсан чинь цаана ширээн дээр нэг захиа байна. Гёро. За чи энэ захиаг уншиж байгаа бол баяр хүргэе. Чи амьд гарсан байна. Энэ өрөөндөө өмүүлэхгүй хүн шиг ерөнхийдөө байж. Эндээс гараад явсан чи баатруудад пойлдуулаад дуусна. Чамд байх газар хэрэгтэй. Ерөнхийдөө бол манай хүнийг шахаанд орсныг нь далимдуулаад мангасынхаа холбоонд авах гал байгаа юм байна л да. Тэгээ манай Garo за чи тэгээ шалдан өцөх яваад байваа. Наач нэг хувц орхицсан байгаа. Наахаа өмсөөрөө. Тэгээл ер нь захианд дуусчих. Манай хүнч нөгөө хувцсыг өмсөөл хаалган цөм үшиглэвэл гараа явлаа. Тэгээ манай Garo явах гээд алхаж исэн чинь уртлын өрөөнд
нөгөө нэг захирлын уур нь аалан таална гэдээсэн хүмүүс нь л байга бид нар дахиж буруу юм хийхгүй дээрээ очног царилчиж. Тэгсэн манай Георгио дуустал нь хичээл дээ гээл. Тэгсэн чинь л манай хэд чинь ааш энэ муу новшоос болж байгаа юм. Энэ муу байгааг бол бид зүхтаа чадах байсан юм гээд нэг нөхөрлөө харж байна. Тэгсэн чинь л манай Георгио шинэ хүн ирсэн таатай байна. За одоо чи нэрээ хэл гэсэн чинь нөгөө намайг машин буурхан G5 гэдэг. Яа бас сүртэй самурай хийцэн өмсгөлтэй робот зогсож шүү. Тэгэл манай Гараг бас цаана сонсож байгааг мэдчихжээ. За чи жоохон хүлээж байгаа гарч ирээл гэж. Тэгэл манай Георгио нөгөө нэг машин буурхан гэ нөхрөөс чинь мэдээлэл авч шүү. Энэ нөхдүүдийн чадварыг хэл гэсэн чил нөхдүүдийн чадвар бол ерөөдөө л энэ хувцсан их овоо боломжийн тулааны өгдөг. Гэхдээ хүн болгонд тохируулагдаж хийгдсэн болохоор өөр хүн ялангуяа мангас өмсгөд хүч чадлын ерөөдөө л ашиглагдахгүй гээл ерөөдөө л суул болон давуу талуудыг ингээ хилээд өгчөж байгаа маа. Георгио за тэгвэл наахыг чинь ерөөдөө л сайхан шатрыг хүү болгож ашиглаа. Хүүхэн дагуулаа гараад ирнэ. Йоо дэм. Тэгэл нөгөө хүүхний тэгвэл минийх байх нэ. Сайхан сургаад өгье. Тэгэл ганц ташуурцсан чинь нөгөөдөл чингаараа хувцаад зад татаал гараад ирлээ. Тэгэл хүү болж шүү ийм ирээдүйтэй боловтой болж байгаа нэг азтай байна шүү гэ. Гаро талбайн гордолд орж ирнэ.